Өөртөө анх фитнес зааланд орохдоо яг тамирчин болно, Монголын хамгийн сайн шилдэг тасалжуулагч болно гэд 2013 онд жимийн шатаар алхаж байхдаа өөртөө яг амлалт өгөөд ороод тэгээд өөртөө одоо маш их итгэдэг. Тэр хүний бодол бол гайхалтай, үгээр хэлхээ аргагүй тийм хүчтэй гэж боддог. Намайг наран чимэг огтон Анужин гэдэг. Хүмүүс Ануха гэдэг нэрээр илүү мэднэ. За амжилтын үед бол хүмүүс илүү дэлхийн хошоо авраг гэдгээр нь мэдэх баг. Аз тивийн 1 алт 2 мөнгө, дэлхийн 2 удаагийн авраг тамирчин. Хамгийн аз жаргалтай багш гэж хэлж болох. Одоо ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд бас эрүүл мэндийн шалтгааны улмаас одоо хүмүүс бас мэдхийн мэдж байгаа л ах хийж болохгүй гэж багтмал өөрөө ирэхгүй заал руугаа тэмүүлэл өөрөө ирэхгүй наашаа гүйжрэл өөрөө ирэхгүй бясалгалаа хиймээр санагддаг. Тэгэхээр энэ зүйл би бүр ингээд чин сэтгэлээсээ хайртай учраас нэг ч өдөр нэг ч моментод ингээд боли шантрий гэсэн ийм мэдрэмжийг ол хизээж авч байгаагүй. Илүү л одоо дахиж тэмцээнд авах гэсэн тий илүү сайжрах гэсэн илүү тасгалжуулагчийн карьерийг илүү би маш сайн судлаад хүмүүст ямар арга замаар одоо хүнд бишээр илүү амархан илүү жаргалтайгаар яаж өөрчилж болохыг гэдэг ийм зүйлийг л хаагаа явж байна. Тэгэхээр надад ерөөс тийм шантарч исэн боли гэсэн юм байхгүй. Та сайхан байж чадахгүй, эмэгтэй хүн та сайхан байж чадахгүй бол эрэгтэй хүн байгалийнхаа инстинктээр өөр гоё эмэгтэйг харах нь бол ойлгомжтой. Энэ дээр бид нар чи гоё эмэгтэй харлаа гэж уурлах ямар ч шаардлага байхгүй. Харин ч та өөрийнхөө биеийг эмэгтэй хүн илүү сайхан авч явж явах хэрэгтэй. Биднэрт нөгөө нийгэм нь ингээд өгчлөлтөө тий. Одоо заавалчгүй гоё биетэй байх албатай гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ өөрийнхөө одоо инстинктээрээ тий эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо талталцдаг тийм үү. Тэрнтэй адилхан альва зүйл маань эрэгтэй хүнч тэр эмэгтэй хүнч тэр аль болох гоё зүйлийг нүдэрээ баясаж харах юм таашаал авдаг гэсэн. Гоё хувцс өмсөөд, задгаа хувцс өмсөөд зааланд байх маань одоо надад бол байдаг л зүйл. Ялангуяа нөгөө фитнес модель, фитнесийн одоо энэ орчинд бол энэ бие билдрийг одоо хүмүүст сурталчлах, тэ хүмүүст одоо таниулж мэдэх, энд бүргэж өгөх ийм процесс явагдаад байгаа ш. Тэгэхээр харин ч би бие гоё авч явж байж, тэ харин ч одоо үйлчлэгч нартаа гоё хувцас өмсөөд хамгийн гоёороо зориулж ирэх маань энэ хүмүүст мотивашн өгч байгаа гэсэн. Энэ хүмүүст урам зориг өгч байгаа. Тэгэхгүй багш нь хичээл нэг юм арцаас юм орж ирэл тэ өөрөө таргалцсан. Хүмүүст одоо маш олон шалтгаууд хэлээд байдаг. Надад бол миний дүрмд ямар ч шалтгаан байж болохгүй. Чи хийнэ гэсэн бол тэнд ямар ч шалтгаан байж болохгүй гэсэн ийм дүрмтэй. Тэгэхээр ажиллаа хийж байхдаа хамгийн гоёороо байхыг ерөнхийдөө олж чаддаг. Гэтэ тэрэн шиг одоо ярьж байгаа шиг заримдаа байж чадахгүй л дээ, тэ. Аль болох ерөнхийдөө олж хичээнэ. Аль болох өөрийнхөө формыг хатгалахыг хичээнэ. Тэгжээж хүмүүс сэтгэл үнэмшил аав нь үйлчлэгч нар намайг харж аж тэ би бас гоё болох боломжтой юм байна. Манай багшийн юм чинь би ч гэсэн энэ хүний заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй юм байна гэдэг яг хүн хараад ерөөдөө олор шууд эхний ойлголтод төрдөг. Яа сүүлийн 15 секунд гүүгээр октод амьсгаа аваа гаргана шүү. Гол нь гүйж явахдаа амьсгаа төгчгүй хамраар амьсгаа аваад амаараа гаргалаа. За сүүлийн 5, 4, 3, 2, 1. 10 жилээ бол хувийн сургууль одоо сураад дүүргэж ирсэн. 10 жилээ алтан медальтай бас шилдэг сурагч болж төгсөж ирсэн. Ерөнхийдөө бол багада хичээл намд аягүй сайн хөгжсөн. Дээрээс нь давхар урлаг спортод их дуртай. Тэгэнгүүтээ сургуулийн үед шинжилгээ ухааны технологийн их сургууль 7 жилийн хугацаанд одоо сурсан байдаг юм аа. Яасан гэхээр нөгөө дундах уюуд дээр нь тэмцээнд ороо явцсан чи шалгалтууд дээр унаал аюу хэцүү штэ нөө шүтээсийг төгснө гэдэг чинь амар алаан гэдэг шиг 12 жил мэл сурцсан хүмүүс байдаг аахгүй одоо үлэг хөрөлийн үеийнхэн гэдэг шиг тийм хүмүүс одоо зөндөө байгаах үзчихвэл сайн нөө би 7 жил сурсан шүү гэж 7 жилийн хугацаанд ерөөдөө сураад төгсөөд барилгын менежментээр төгссөн мэргэжилтээ бол бас
бас их дуртай. Яг ялгаагүй санагдаа. Одоо барилга бариад хахад би эн чинь хүний биеийг бариад байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан хоёр төстэй боловч баг зэрэг л өөр санагдаад байгаа. Тэгэхээр ер нь бол энэ мэрэгчлэрээ сурсан маань одоогийн ажилтай маань ч гэсэн их уйлддаг санагддаг. Хүмүүс гайхаад өө шал барилгын шал өөр юм шүү дээ. Байдаг байтал яг л адилхан бие хүмүүсийн биеийг урлаад хүссэн биеийг нь бүтээгээд ингээд яг барилга барихтай адилхан хүмүүсийг хүснээ ингээд цутгаад явчихна гэсэн үг. Тухайн одоо хүүхдийг хажуунаас нь одоо хэн илүү одоо дайчилж өгөн те хэн илүү тэр хүүхдийг сонсно яг л тэр хүүхэд яг тэрнийхэн дагуу амжилт гаргана. Мянга одоо тэр хүүхд өөрөө ингээд бодол зориг байлаа хажуунаас нь тэр хүүхдийг ингээд туслан дэмжих хүн байхгүй бол хэцүү. Яг одоо гэр бүл бол яалтчгүй чухал. За тэгээ миний хувьд нөө эмээ дээрээ өссөн эмээ маань бол намайг багаас маш их сонсдог байсан. Хизээш намайг одоо чи заавалчгүй тийм байх ёстой, чи энэ мэрэгчлийг сонгох ёстой, чи энэ замаар явах ёстой гэж хизээш намайг хүмүүжүүлээг нь одоо тэрэнд их баярлалдаг. Намайг маш их юм чөлөөтэй сэтгэлгээтэй ийм өөрийнхөө хүссэн юм зориг авах юм бол заавалчгүй тэрэндээ хүрэх юм боломжоор нь хангаж өгсөн. Тэгээд юм маань бол намайг багаас манд дэмжээд энэ спортоор анх хичээлж эхэлж байхад ч гэсэн дэмжсээр одоо хүртэл дэмжиж явж байгаа. Хамгийн гоё нөгөө хүүхдээ гаргацсан байгаа штэ. Тэгэл ингээл лимитер ингээл орж байгаа байхгүй. За минийхээ одоо тэмцээнд орно шүү. Одоо хоёлаа дэлхийн авраг олно штэ. Гэт нөгөө тухайд жирэмсэн болохоос өмнө дэлхийн аврагт ороод 4-р байранд орсон. Тэгээ маш сэтгэл хангалуун бус тайзнаас гарч исэн. Тэгээ лимиттэйгээ яана би ингээд зөндөө олон тэмцээнд аврагын авч хамгийн чухал тэмцээн дээр ялч чадсан бай гэд тэгсэн чинь за миний охин юм нэгээр дуусахгүй хоёлаа дахиад зорхон болно гэд тэгэж ярьж байгаад хөрх юм гол алдаад гэж те жирэмсэн болоо. Гэтэ хүүхдээ бол амар хүсэж би тэгж төрүүлсэн. Тэгээд хүүхдээ гаргасны дараанаас шууд ингээд эмэгтэй хүн чинь төрөөд одоо ингээд гам барьдаг хугацаа байгаа ш. Тэр хугацаанд бол шууд өөрөө төрсөн учраас маш хурдан одоо ингээд эдгээд тийм ээ маш хурдан ингээд маш одоо нөгөө тасгал хөдөлгөөнөө хийх боломжтой болоод хоолны дэглэмээ барьж эхлэе. Жирэмсэн байх хугацаанд ч гэсэн тэр бодол маань толгойд ерөнхийдөө бол байгаа л байсан. Нөгөө тэмцээнд орох байсан жирэмсэн болчлоо. Өрсөлдөгч нар маань одоо ингээд тэмцээнд амжилт гаргаж явж би гэх мэтчлэн ийм бодлоод байсан л та. Тэгээд хүүгээ нэг нас хүрэхэд нь ерөөхдөө бол өөрийнхөө зорьсон зорилго болох дэлхийн аврагынхаа медалийг авч чадсан. Хүүгээ 6 сартай багт нь тэмцээндээ бас Аз ТV аврагт ороод бас амжилттай оролцож чадсан. Дөржөөд бол тэмцээнд орж явах явцдаа бол тэм сайн аж би чадаагүй шүү дээ. Одоо ингээл ээжүүд чинь хүүхдээ аваад салхилна, хүүхдээ аваад 100 агаарт гардаг. Би тэгсэн чинь зааландаа хүн амьтанд өгч аваалаа аюу хэцүү. Өөрхий хүүхд минь бол нэг 3 ай хүртэл бас чангал байсан. Хайртай гэж одоо зарим хүмүүс ч хүүхдтэй зүгээр асрагч авч өгч जैन. Хайртай гिचээд ямар ч юм хүсэж сонирх нь ойлгохгүй хамт цагийг өнгөрөөж байгаа маань энэ бол эцэг эхийн хайр бол биш. Би ч өөрөө аав ээжгүйгээр өссөн хүн бэжж бас алдаа гаргацсан л явж ирсэн. Тэгээд одоо айл болох хүүхдтэйгээ хамтдаа өөрөө айл болох тэр ээжийн хийх ёстой бүх одоо хариуцлага үүргийг хийгээд явах маань жинхэнэ бодтой одоо ээж хүний ухамсар, ээж хүний хайрлах. Тэрнээс ингээ хайртай гिचэл ер нь бол залуучууд одоо тийм шүү дээ заавалчгүй одоо аав ээжээр харуулах ёсгүй шүү дээ. Энэ хүний л амьдрал одоо таны амьдрал ухамсарлах хэрэгтэй. Хүнд битгий садаа бол өөрөө төрүүлчихэд те аав ээжтэй аваач битгий үг өөрөө төрүүлчихэд үүгээрээ харуулах хэрэгтэй юм шиг ийм юм ярих бол айгүй бас болоогүй. Энэ юу вэ гэхээр нөө ухамсарлах төвшин маань эцэг их болоогүй байгаа гин нэг шинж. За хүмүүс нүдний энэ нөгөө нэг пост орж ирсэн ш тухайд тэгээд тасгаллаас холбоотой юу, уур витаминээс холбоотой юу энэ төргээл асууж ирсэн. Энэ бол ерөөсөө тасгал уур витамин фитнесээс ерөөсөө холбоогүй. Багасаа хараа маань мууцаар агаад ерөөхдөө миний хараа хасах 10 одоо хүрсэн. Тэгэнгүүтээ юу яхаа болтгол юм бэл л дээ. Нүд маань өөрөө нөгөө суцнуудаа тэгжиж чадхаа болоод тэгээд суцнууд нь дундаа хагарчдаг юм байна. Тэгээ хагараад ирэнгүүт харах оптик манд өөрчлөлт ороод харж тахаа болдог ийм асуудлууд байдаг. Тэг дараалаад 2 удаа харавчаар бүр ингээд таг харахаа болчихж байгаа шүү дээ. Тэр үед нь одоо ингээд димэрэг амир гомдоод ерөөхдөө ол хэлсэн. Та ингээд 10 жил одоо намайг 10 жилд ингээд хувийн сургууль сургалаа тий. Ингээд одоо юу ядгийн хувь сунар идэх хоолоор дутаагаагүй өсгсөнд их баярлж байна. Гэхдээ яагаад одоо нэг ч удаа миний нүдэнд алхтаа анхаарал тавиагүй юм бэ гэж нэгдүгээрт хэлсэн. Хоёрдоорт аав ээжтэй бол бас их гомдчихсэн үе бас байсан. Одоо хэрвээ бага байхад маань хажууд маань байгаад те намайг бөөцөлөөд ингээ ойлгоод яаж нээж ин гэдэг хүн байсан бол байх одоо энэ асуудал үүсгэж байсан болов гэдэг юм бодлоод маш олон бодлоод төрж ирсэн. Ингээл хин нэгнээс бурууг хаах гал
Гэтэл яг яс юм дээр л миний л асуудал байгаа байхгүй. Би л өөрөө тэнгээсэн болоод би л өөрөө хайхамжгүйгээсээ болоод ийм асуудал үүссэн байгаа. Тэгэхээр янз янзын ийм бодлоод хүн ийм хэцүү үед паникнд орно л доо. Бусдаас буруу хайхч гэдэг юм уу те, хин нэгэнд ийм тэр стрессийг гаргахч гэдэг юм уу те, ингээд их буруу үйлдэлүүд гарч эхэлдэг юм байлаа. Тэгээд тэр үедээ ерөөдөө бол ингээд тэр бухимдлаараа хүмүүст ингээд буруу энерги өгөөд ингээд бүр би гомдсон байхад дахиад нэг хүний гомдоогоод яах юм тийм үстэй. Өөрөө л учраа олъё. Тэгсэн хүмүүстэй уулзаагүй, гэрийнхэн маань уулзах гэхэд би уулзаагүй, эмнэлэг явахдаа ч гэсэн хин нэг нь ч дагуулж аваагүй. Таксигаа дуудаал тэгэл өөрөө ачаал нүдэ болгочоод гарч ирж исэн юмрхүү уууд бол байсан. Би л өөрөө бүгдийг одоо зохицуул, бүгдийг л одоо өөрөө л даван туулж гарах учраас хин нэгэнд одоо буруу ерөөсөө өгдөггүй. Тэгээ эмээ маань айгүй хөөрхөн тэгээ хэлсэн чи амар инээдтэй. Эмээ нь одоо очиж чинь хойлоогоо кофе шоп орох уу, хойлоогоо явж дэлгүүр хийсэх үү, эмээ нь юу авчих уу, хойлоогоо гадуур дотор гар зугаалах уу гэл амар хөөрхөн ингээд тэр нь ингээд би уурлахын аргагүй байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр ер нь бол хүнд гомдох үг хэлээд тий. Хүнийг одоо муу үгээр хэлээд өөрөө зовцсон байгаад дахиад нэг хүнийг зовоох гэдэг нь маш бүдүүлэг бөгөөд хүн төрөлхтөө одоо оюун ухаанд хүнээс гарах ёсгүй зүйл. Хүн өөрөө зовж ил тэрийгээ окей байж болно. Бусдад битгий халдаа. Таны асуудал бол таны л асуудал. Өөрөө л амьдрал өөрөө л үхэн шүү дээ. Өөртөө зүгээр эмээ маань нөгөө намайг маш ихтгэлтэй хүн болгож чадсан. Зүгээр л ингээд яг юу хиймээр энэ чи өөртөө л идэг чи амар мундаг охин чи угаасаа чадна гэдэг итгэл үнэмшилтэй өгсөн болохоор одоо би ерөөсөө өөртөө амар ихтгэлтэй байдаг. Нэг зорилго тавилаа тэндээ өргөдөө бол хүрч чаддаг гэж боддог. За тэгэнгүүтээ хамгийн гоё нь хүүхдтэй олсон чи угаасаа эмэгтэй хүн чи юу тэр шантрах гэдэг зүйлийг угаасаа мартчихдаг юм байла. Угаасаа ганц хүүхдээ хараад тий за окей би нэг амар одоо өнөөдөр ингэж зовоод авах шаардлага байхгүй. Ийм сайхан хүүхэд миний хажууд ахаад гэж бодоо ерөнхийдөө бол тийм шантарч болиё гэсэн сэтгэл зүй надад ерөөсөө байдгүй.